Одоогоо сорин 2 жилийн тэртээд буюу 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан сонгуулиар 432-оос 429 хүн ард их хурлын депутатаар сонгогдсон түүхтэй. Дорнот аймгаас ард их хурлын депутатаар 19 хүн сонгогдсон. Дорнот аймгийн Баян Түнс маягийн баясгалант хөтөлмөрийн хорооны дараагаар ажиллаж байсан цэгмдийн ням улсын төлөвлөгөөний комисс төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд хариуцлагатай алба хашиж байсан Бадзаргүрийн Буймонг зөвлөлтийн барилгын 2 дугаар тэрээстэй далбаны дараагаар 1990-с 2000 онд улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан соёл сүрэнгийн бэлэг сайхан Дорнот аймгийн ардын депутатуудын хурлын үсээс гаргааны 1-р орлогч дараагаар ажиллаж байсан Довдонгийн Жандсан Дорнот аймгийн ардын депутатуудын хурлын үсээс гаргаанд хуулийн хэлцээний дараагаар ажиллаж байсан Батсүхийн буян дэлгэр Дорнот аймгийн байгаль орчныг хамгаалах газарт инженер улсын баясагчаар ажиллаж байсан Дасцэрэнгийн Баяр Цэнгэл Улаанбаатар төмөр замын Баян Түмэн тасагт ерөнхий инженер дараагаар ажиллаж байсан Батчиргалын Ланаасүрэн нар болон Дарживын Ламсүрэн, Хайдвын Чулуунбаатар, Чүлтмийн Жамьян, бригадын генерал Дамжсэрэнгийн Инхбаатар, Даашинхүүгийн Баатархүү, Дорцэрэнгийн Жумданбаатар, Бадзарын Жатанбаа, Гүрийн Батболд, Чимдийн Намсрай, Арднааживын Чойчиням, Очрын Очиржов, Монгол улсын хүний гавьяа дэмжсэх Баатарын Пүрвжов Дорнот аймгаас сонгогдож байна.